За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд бол A-Vibe гэдэг одоо подкастыг эхлүүлээд нэлээд хэдэн дугаар хийсэн. Тус дугаарууд маань бол ерөнхийдөө бол хүмүүстээ хийсэн ярилцлага ийм хэлбэрээр бол хийсэн. Би шинээр бас шин туршилт хийж үзье гэсэн ийм бодолтой байна. Тэгээд энэ ч утгаараа бол одоо түүхийн тухай, за магадгүй санхүүгийн түүхийн тухай, за явцын дунд бол одоо та бүхний сонирхох сэдвээр ингээд одоо ганцаараа ийм подкаст хийж үзье гэд туршилтын эхний дугаараа эхлүүлж байгаа. Энэ манай эхний дугаарын сэдэв болвол халуун ногоо цай хэрхэн дэлхийг өөрчилсөн бэ гэдэг сэдвээр та бүхэнтэйгээ өнөөдөр ярилцсанаа. За би өөрийн хангаан алтай гэдэг Facebook пэйжтэй. За тэр пэйжэн дээрээ би халуун ногоо цай хэрхэн дэлхийг өөрчилсөн бэ гэдэг ийм постыг бол оруулсан. За тэгэхээр ер нь бол нэгэнт одоо урд өмнө ийм пост оруулсан учраас энэ постоо бас ингээд дэлгэрүүлээд ярих гэсэн ийм зорилготойгоор өнөөдөр энэ сэдвийг сонгож авсан юм аа. Өнөөдөр бид бүхэн өдөр тутам одоо хүнсэндээ халуун ногоог хэрэглэдэг. За бид нар өдөр болгон цай уудаг. Гэтэл эдгээр одоо бүтээгдэхүүн маань энэ манай дэлхийг бол одоо асар ихээр өөрчилсөн ийм зүйлүүд байдаг. За бүр одоо наривчилж ярих юм бол зарим одоо бид бүхний өнөөдөр амьдарч байгаа нь Улаанбаатар хотын төвхтэй ч гэсэн одоо эдгээр бүтээгдэхүүнүүд бол нэгт холбоотой байх ийм магадaltaй гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна. Хинч одоо хүнсний дэлгүүр ороод одоо перц, чинжүү, за одоо цай худалдаж авах боломжтой. Тэгэд үнэн нь бол тэдэлэн тийм өндөр биш. Гэтэл цагтаа эдгээр бүтээгдэхүүнүүд өөрсдөө бол одоо асар өндөр үнэтэй. За бүр одоо нарийнда хэлэх юм бол энэ дэлхийн энэ өнөөдрийн энэ эдийн засгийн тогтолцоог бий болгож ирсэн ийм зүйлүүд гэж хэлэхэд бол та бүхний бас зарим нь бол гайхаж магадгүй. Энэ тухай бас түүхийг нь товчхон та бүхэндээ сэрүүлээ өнөөдөр. Энэ Тикийн хойгийн өмнөд хэсэг одоо өнөөдрийн Индонез улс байрладаг Индонезийн архипелагийн зарим арлууд дээр ургадаг халуун ногоо. Тэгээ зөвхөн одоо анх болоо зөвхөн тэр бүс нутагт ургадаг байсан халуун ногоог бол эртний одоо Египтчүүд тэр бүс нутгаас импортлж хэрэглэдэг байсан байна. За мөн хятадууд энэ манай эртний өмнөх 2 дугаар мянганаас эхлээд одоо хэрэглэж эхэлсэн. За европчууд бол энэ халуун ногоог бол эртний энэ грек ромын үед хэрэглэж эхэлсэн байна. Эртний грек бол одоо манай эртний өмнөх 4-р зуун. За энэ ром эзэнт улс өөрөө манай эртний өмнөх 1-р зуунаас эхэлж хүчрхчээд энэ манай эртний 5-р зуун хүртэл оршин тогтносон. За тэр үедээ бол одоо өнөөдрийн энэ Египт Арабын хойгоор дамжаад энэ Тикээс одоо Азийн бүс нутгаас Индонезиас энэ Тикээс одоо Арабын хойг Египт гээд ингээд Европ руу бол импортлж ингэж хэрэглэдэг байсан. Гэхдээ энэ чинь нөгөө алс одоо маш холоос бүтээгдэхүүнийг авчирдаг. Тухайн үеийн одоо тээвэрлэлд өөрөө ямар байлаа, тээврийн багтаамж нь ямар байлаа. За мөн одоо энэ чинь тэнцэнээс энэ Европ хүртэл цаг хугацаа маш олон сарын хугацаанд чинь тээвэрлж авчирдаг байсан учраас үнэн нь өөрөө тамтаггүй үнэтэй. Тэгэд энэ халуун ногоо гэдэг зүйлийг бол Европт ерөөсөө зөвхөн одоо маш баян улсууд хэрэглэдэг ийм одоо тансаг хэрэглээ байсан. За ингээд эртний одоо энэ грек ромын үеэс эхлээд энэ халуун ногоо гэдэг зүйл бол европчуудын хувьд бол асар их хэд баялагтай. Одоо шууд ингэж хамаатуулж ойлгогддог. Маш юм одоо баян чинэлэг улсууд хэрэглэдэг. Мөн одоо европчууд өөрөө юм хүнсэндээ ингэж хэрэглэх ийм дуртай зүйл бол болсон. За ингээд энэ манай эртний одоо 5-р зуунд Ром эзэнт улс нурж унсан гисэн хэдий ч гэсэн одоо энэ худалдаа арилжаа бол хийгцэл байсан. Тухайн үеийн худалдаа арилжаа бол энэ Египт Арабын хойгоор дамжаад тогтохгүй мөн одоо энэ өнөөдрийн бид нар ярьдаг энэ торгоны зам тийм ээ. Энэ их газраар бас хийгддэг байсан. Энэ яадаг вэ гэхээр хятадаар дамжаад өнөөдрийн одоо энэ Монгол за энэ Төв Азийн орнуудад дамжаад энэ тухайн үеийн зүүн Ром эзэнт улсын одоо нийслэл болох нь Константинопол хотоор дамжиж тэгээд цаашлаад Европ руу очдог гэсэн энэ худалдааны маршрут. За энэ дотроо бол энэ халуун ногооны худалдаа бол өөрөө маш том жин дарддаг байсан. Энийгээ ч дагаад тухайн үеийн одоо энэ Константинопол хот бол дэлхийн хамгийн том хотуудын нэг болсон. За би буруу санаагүй бол манай эртний одоо 8-9-р зуун гэхэд бол одоо өнөөгийн Стамбул тухайн үеийн Константинопол хот бол 600 мянга сая хүн оршин суудаг ийм томоохон хот болсон. За ингээд Стамбулаар дамжаад өнөөгийн одоо Италид байгаа энэ Венец руу энэ Азиас ирсэн бараа бүтээгдэхүүн очдог. За тэр дотор халуун ногоо очдог. Венецээр дамжаад энэ Европын бусад орнууд руу арилжаалагддаг. Энийгээ дагаад ч гэсэн Венец өөрөө бол маш томоохон
одоо худалдааны хаб болж хувирсан байдаг. Гэвч 1300-аад он, за 1400-аад оны эхнээс болвол энэ Төв Азиас нүүдэлж ирсэн одоо төргүүд асар их хүчрхэгжиж энэ одоо Отоманы эзэнт улсыг байгуулсан байдаг. За Отоманы эзэнт улс өнөөгийн одоо энэ Бага Аз гэж ярьдаг тийм ээ. Энийг одоо эзлээд тэгээ улмаар цаашлаад одоо 1453 онд Константинополь хотыг тухайн үеийн Константинополь хотыг эзэлсэн байдаг. Ингээд Константинополь хот нь өөрөө өнөөгийн Стамбул тухайн үеийн одоо Отоманы эзэнт гүрний нийслэл болсон. За энийгээ дагаад бол нөгөө тухайн үед дэлхий дээр тогтсон байсан энэ худалдаа арилжааны энэ дэг өөрөө эвдэгдсэн. Константинополь Венецаар дамжиж хийгддэг байсан. Энэ худалдаа өөрөө татгаад ирэхлээр Европчууд өөр худалдааны маршрут хайж эхэлсэн. За тэгээд тухайн үедээ бол энэ Атлантын далай дагуу одоо энэ далай дагуу амьдардаг байсан Европын улс орнууд бол хамгийн түрүүлж шинэ худалдааны маршрутыг эрэлхийлсэн. За та бүхэн бол энэ дунд сургуулийн газар зүй түүхэн хичээл дээр санаж байгаа бах. Энэ газар зүй их нээлтүүд гэдэг энэ 15-16 дугаар зууны үеийн тийм ээ. Ийм их нээлтүүдийг бол тухайн үед эхэлсэн байдаг. Энэний гол одоо энэ газар зүй их нээлтүүдийг эхлүүлсэн хүчин зүйл нь өөр худалдааны одоо альтернатив худалдааны маршрутыг хайж эхэлсэн нь энэ газар зүйн их нээлтүүдийг эхлүүлэх юм бол шалтгаан болсон байт юм бэл. За ингээд та бүхэн мэднэ энэ одоо Колумб Америк ТV-г 1492 онд нээсэн. За Васко да Гама гэдэг Португал далайчин энэ Европоос гараад Африкийг одоо тойроод энтхэр рүү хурж болдог энэ далайн замыг одоо тухайн үед нээсэн. За мөн одоо Магеллан гэдэг Испани далайчин дэлхийг анх одоо тойрч дэлхийг тойрсон ийм аяллыг хийсэн зэрэг одоо энэ түүхүүдийг та бүхэн санаж байгаа бах. За энэ нь бол худалдааны одоо маршрутыг гол хайсны үр дүнд эхэлсэн ийм зүйл гэдгийг сонсч хэлмээр байна. Ер нь бол энэ газар зүй их нээлтүүд үүнийг дагсан энэ колоничлалыг бол Испаничууд, Португалчууд маш амжилттай эхлүүлсэн. За араас нь Англи, Голланд, Франц зэрэг орнууд нэгдсэн. За энэ дотроо бол Голландууд энэ хэрхэн энэ одоо далайн их нээлтүүдэд оролцсон. Өнөөдрийн бидний ярьж байгаа энэ халуун ногооны түүхтэй бол шууд холбоотой гэдгийг бас та бүхэнд онцолж хэлмээр. За Голланд бол Испаниг бодвол Испани, Португалиг бодвол араа хожуу колоничлал энэ газар зүй их нээлтүүдэд нэгдсэн. Гэхдээ одоо Испаниг бодох юм бол ч гэдэг юм уу, Португалиг бодох юм бол араа өөрөөр энийг хийж гисэн баг. Испани бол яадаг вэ гэхээр бол хаанаас одоо эзэн хаанаасаа ч гэдэг юм төр засгаасаа санхүүжилт аваад энэ далайн аяллуудыг хийдэг юм байсан бол голландчууд яадаг байсан бэ гэхээр ер нь өнөөдрийн одоо энэ хувьцаат компани эхлэлийг тавьсан байдаг. Юу вэ гэхээр одоо энэ баян шинэлэг худалдаачид гэдэг юм уу ийм хүмүүсээс хөрөнгө босгоод ингээд далайн аяллаа санхүүжүүлээд тухайн одоо энэ алс солоос авчирсан бүтээгдэхүүнээ зарсан ашигаа тэр санхүүжүүлсэн хүмүүстэй баталгаа өгөө тэр баталгааныхан дагуу бол ашиг үр өгөөж өгдөг байсан. Энэ нь бол өнөөдрийн энэ хувьцаат компани эхлэлийг тавьсан. За 17 дугаар зуун гэхэд бол Голланд дэлхийн тэргүүлэгч худалдааны гүрэн болсон. За тэр дотроо бол энэ халуун ногооны импорт Европ руу хийх импорт хамгийн гол монополь болж ирсэн. За үр дүнд нь 1602 онд Dutch West East India Company буюу Голландын зүүн энтхийн компани гэдгийг байгуулсан. Энэ нь бол дэлхийн хамгийн анхны хувьцаат компанид тооцогддог. Европоос гараад Африк ТV-г орон энтхийн далаар явж халуун ногоо авчрах аяллыг санхүүжүүлэх зорилгоор энэ худалдаачид баян чинэлэг улсуудаас ингээд хөрөнгө босгосны үр дүнд бол энэ далайн аяллыг бол санхүүжүүлдэг байсан. За энэ нь бол өнөөдрийн анхны хувьцаат компани байгуулах энэ суурийг тавьсан юм а. Энэ компани бол үндсэн гол зорилго юу вэ гэхээр бол хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгөөр хөрөнгө босгоод энэ халуун ногооны худалдааг Европ төвөөр хийж эхэлсэн. Энэ одоо худалдаа арилжаа нь бол ер нь 1600-аад оны сүүлэхэд бол цэцгэлсэн. За өнөөдрийн зах зээлийн инфляц тооцсон үнэлгээгээр Dutch East India Company зах зээлийн үнэлгээ 7.8 триллион долларын зах зээлийн үнэлгээтэй болсон байна. Өөрөөр хэлбэл одоо түүхэнд үүссэн хамгийн том энэ хувьцаат компаниг бол голландчууд энэ халуун ногооны худалдаа арилжааг хийж эхэлснээр бол тавьсан байт юм аа. За мөн одоо өнөөдөр энэ дэлхийг хөрөнгөний зах зээлгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгэхээр бол энэ анхны энэ одоо энэ хөрөнгөний зах зээлийн фундаментыг тавьсан ийм түүхэн ийм зүйл болсон. За миний ард одоо энэ Монголд 100 жилийн өмнө уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани хувьцаа байж. Тэгэхээр бол энэ одоо хувьцаат компани гэдэг концепт Монголд бол 90-ад оны ихээр орж ирсэн, 91 онд орж ирсэн. За суур нь бол ингэж анх энэ халуун ногооны худалдаатай холбоотойгоор бол
үүсчихсэн байна. За яагаад энэ одоо сонгодог утгаараа ер нь юм хувьцаат компани болсон юм бэ? Тэгэхээр энэ одоо олон зуун жилийн өмнө энэ 1600-аад оны эхээр бол энэ далайн аял гэдэг бол өөрөө асар эрсдэлтэй хэдэн сар явж ээж өнөөдрийн одоо энэ Советийн сувг энэ төр байгаагүй учраас Европоос гараад Африкийг ороогоод өнөөдрийн Индонез орно. Индонезд одоо тэр тухайн бүтээгдэхүүнүүд одоо түүхийд халуун ногоог авчираад буцаад Африкийг ороогоод энэ хагас жил магадгүй одоо хэдэн жил ч гэдэг ингэж явдаг байсан. За тэгэхээр энэ хөрөнгийг босгохын тулд бол энэ хөрөнгө оруулагчтай бол баталгаа буюу одоо өнөөдрийн энэ хувьцааны анхны энэ хувьцааг одоо тараагаад ингэж хөрөнгө босгодог байсан. За тэгэхээр тухайн тэр хувьцааг хөдөлтөд авцсан байж байгаа хүмүүс нь мэдээж хэрэг энэ далайн аял өөрөө урт удаан хугацаанд үргэлжилдэг учраас тэр удаан хугацаанд бол одоо хүлээгээд байх боломжгүй өгөөжийг нь тэгэхээр тэрийг одоо хөдөлтөд авцсан байж байгаа баталгаагаа зарах шаардлага одоо мэдээж тухайн үед үүссэн. За тэгэнгүүт яах вэ гэхээр энэ анхны бирж Амстердамд үүссэн байдаг. Тэр хувьцааны эзэмшигчд хоорондоо одоо тэр тэр хувьцаагаа хоорондоо арилжиж ихснээр бол энэ хөрөнгийн бирж үүсэх ийм суур тавигдсан байдаг юм аа. За ингээд товчхондоо хэлэхэд бол ийхүү энэ халуун ногооны арилжаа дэлхийн одоо энэ эдийн засгийн худалдааны ийм хундаан энэ суурийг тавьсан байдаг юм аа гэдгийг бас та бүхэндээ сонсдуулмаар байна. За өнөөдрийн бас нэг сэдв бол бид бүхний мөн л өдөр тутам одоо хүнсэндээ хэрэгэлдэг цайны тухай. Цай ч гэсэн энэ дэлхийн худалдааг бол өөрчилсөн. За тэр дотроо бол энэ өнөөдрийн монголчуудын амьдрал ч гэсэн бас шууд холбоотой гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. За цай гэдэг зүйл өөрөө юу гэхээр хятадууд одоо хэдэн мянган жилийн өмнөөс хэрэглээд эхэлсэн байдаг. Ер нь бол энэ саяхны хүртэл буюу энэ 16 дугаар зуун болтол Европчууд энэ Аз тэгээс гадна бол энэ цайны тухай бол төдийлөн ойлголт байгаагүй. За ингээд газар зүй их нээлтүүд хийгдэж эхэлснээс хойш Европчууд цайтай танилцсан. За энэ халуун ногоо дөрөв бие ярьсан халуун ногоо болон бусад энэ бараа бүтээгдэхүүн дэлхийн өнцөг болон бүрээс одоо цайтай хамтаар Европ руу нэвтэрсэн. За энэ дунд бол цай өөрөө бол бас энэ хүнийг сэргээдэг бүтээгдэхүүншүүд тийм ээ. Тэгэхээр энэ дунд бол одоо цайнд хамгийн их донтсон бол англичууд. За энэ англичуудын энэ донтолтын цайнд хийсэн энэ донтолт нь өөрөө бас өнөөдрийн энэ дэлхийг өөрчилсөн. Мөн л одоо англичууд энэ дэлхийд одоо худалдаа хийх зорилгоор бол энэ British East India Company буюу одоо Английн зүүн энэтхэгийн компани, хувьцаат компани бол байгуулсан байдаг. За ингээд энэ компани гол зорилго нь юу вэ гэхээр бол Азтай хийх Английн худалдаа. За тэр дотор бол цайны худалдааг хийдэг байсан. За цайгаа анх яадаг байсан бэ гэхээр цай зөвхөн хятадын одоо тодорхой бүс нутгууд дургадаг. За энэ цайг авахын тулд хятад тухайн үедээ бол дэлхийн хамгийн том эдийн засагтай өөрөөгөө бүрэн хангадаг. Гадаадаас ямар нэгэн зүйл импортлохгүй торгоо өөрсдөө одоо хийгээд авчдаг, цайгаа өөрсдөө ургуулдаг. Ингээд ер нь гадаад одоо ертөнцтэй худалдаа арилжаа хийхгүй ийм байдлаар ингэж оршин тогтнодог ийм улс байсан. Гэхдээ хятадын одоо гол одоо солилцооны хэрэгсэл бол өөрөө мөнгө байсан. Мөнгө гэдэг нь одоо металл мөнгийг хэлээд байгаа юм л. За ингээд англичууд одоо мөнгөөр цай худалдаж авдаг байсан. За нэлийн одоо олон жилийн хугацаанд ингэж хятад өөр санал болгох юм байхгүй учраас мөнгөөр цай худалдаж авдаг байсан. Английн мөнгөний нөөцч дуусч байсан. За тэгэнгүүт яасан бэ гэхээр энэ англичууд маш мэрэгэн одоо санаа бодож олсон байгаа. Энэ юу вэ гэхээр бол тухайн үед энэ British East India Company одоо яг Англи гэсэн үг л дээ. Тэгэхдээ энэ компани мэдэлд байсан юм л дээ. Энэтхэгийг колоничлдаг байсан. За ингээд энэтхэгийн хойд хэсэгт опиум одоо ургуулж эхэлсэн. Энэ нь өөрөө мансууруулах бодис хар тамхи. За ингээд энэ мансууруулах бодисыг хятад руу экспортлдог, энэтхэгт ургуулад хятад руу экспортлдог. Тас оронд нь цайгаа авдаг болсон. За үр дүнд нь яасан бэ гэхээр мэдээж хэрэг их хэмжээгээр эн чинь мансууруулах бодис хятад руу импортод ирэхлээр хятад өөрөө үндэсний хувьд тэр тухайн энэ бүтээгдэхүүн одоо хар тамхинд орж ирсэн шууд хараарай. За энэ мэдээж хэрэг тухайн улс одоо улс оронд шууд нөлөөлнө шүү дээ тийм ээ. Бүгд л одоо ингээд хар тамхинд донтоод ирэхлээр за ингээд үр дүнд нь тухайн үед одоо хятад манччин улс байсан. Манччин улсын засаг захиргаа ер нь хариу арга хэмжээ авъя. Энэ одоо энэ Английн энэ импортыг ер нь зогсооё. Энэ опиумны импортыг зогсоохгүй энэ улс орон өөр гамшигын хэмжээнд хүрлээ гэсэн үр дүнд бол энэ импортын зогсоосон. Гэтэл одоо англичууд тухайн үед одоо Уильям Жардин гэдэг хүн байсан байгаа. Одоо нэлээд тийм адал явдал хайгч. Тэр нөхөр одоо юу гэдэг энэтхэгийн хойд хэсэгт энэ опиум гаргадаг ийм байсан. Худалдаан зогсоод ирэнгүүт нөхөр Английн парламентод очиод энэ арилжаа хийхгүй бол одоо энэ манай энэ
Английн Азтай их худалдаа ер нь аюулд орлоо гэсэн ийм танилцуулга хийсний үр дүнд бол Англи цэрэг илгээсэн. Ингээ үр дүнд нь бол та бүхэн сонссон баг. Opium Wars гэж англиар хэлдэг. Опиумны дайнууд ихсэн. Энэ дайны зорилго нь юу гэхээр ерөөсөө л энэ хятадын бомбуудыг нээгээд хятадтай энэ одоо хятад руу опиум оруулах. Энэ ийм зорилготой ийм дайныг хийсэн. Хоёр ч одоо опиум дайн түүхэнд болсон байдаг 19-р зуунд. За ингээд энэний үр дүнд нь яасан бэ гэхээр одоо өнөөгийн дэлхийн томоохон худалдааны төв Хонконг өөрөө тухайн үеийн англичуудын худалдааны цэг байсан. Хонконг үүссэн баг. За энэ дотроо бол энэ Хонконгийг үүсгэхэд энэ Уильям Жардин гэдэг энэ тухайн үеийн бас энэ одоо нэлээд тийм хөдөлгөөнтэй томоохон ийм үүрэг гүйцэтгэжээ гэдгийг бас та бүхэндээ бас хэлмээр байна. За хятад яасан бэ? Хятад өөрөө тэргүүлэгч байр суурь алдаж эхэлсэн. Үндэсний хувьд эн чинь дороотоод өнөөдөр энэ хятадч гэсэн бас нэлээд энэ талаар дэлгэрэнгүй ярьдаг. 100 жилийн дороотлгээд ингээд хятад ч 19-р зуунаас дороотод бүтэн 100 жил тэр нь үргэлжлээд одоо сүүлийн 40 жил 50 жил хятад буцаад одоо юу гэдгийг нөгөө дэлхийд эзэлдэг байсан худалдаанд эдийн засгийн одоо хамгийн том эдийн засгт улс орн гэдэг тэр байр суурь бол хятад одоо энэ олон жилийн дараа явж байгаа гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За мөн Хонконгийн хувьд ч гэсэн Англи эзэмшилт байжгаад 1997 онд буцаад одоо хятадтай мэдлэлчилсэн гэдгийг бол та бүхэн бэлтгэн мэднэ. Товчхондоо хэлэхэд бол энэ цайны төлөөх тэмцэл энэ одоо цайны худалдаа өөрөө тухайн үеийн дэлхийн тэргүүлэгч гүрэн байсан хятадыг дороотуулж Британий эзэнт улсыг бол бий болгосон. За Британий эзэнт гүрэн гэдэг бол дэлхийд түүхэнд байсан хамгийн том эзэнт гүрэн болсон гэдгийг бол та бүхэн мэднэ. За цайны түүх бас өөрөө маш сонирм. Өнөөгийн одоо Америкийн нэгдсэн улсыг ч гэсэн тусгаар улс болгохгүй цай маш том үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өнөөгийн Америкийн одоо зүүн эрэг бол Английн колони байсан. За одоо Английн одоо мэдэлд байсан. За тэр чутгаараа одоо Англиас цай болон бусад худалдаа энэ өнөөдөр энэ Бостоноор дамжин шийддэг байсан. За тухайн үед 1773 онд өнөөгийн Америкийн одоо энэ зүүн хэсэг Английн мэдэлд байхад Бостон, Нью-Йорк, Филадельфийн цайны худалдаачдаас Английн одоо засаг захиргаа цайны өндөр татварыг тавьж эхэлсэн. За ингээд 1773 онд Бостонд тухайн үеийн одоо Америкийн худалдаачид, Английн одоо колони байгаа Америкийн худалдаачид энэ өндөр тавьсан энэ татварыг эсэргүүцээд энэ Бостон Tea Party буюу энэ Бостонд Английн засаг захиргааны эсрэг акц хийсэн байдаг. Энэ нь юу вэ гэхээр Бостонд байж байгаа усан онгоцууд дээр ачигдсан байж байгаа энэ цайг бүгдийг одоо далайд хайсан ийм одоо эсэргүүцлийн одоо протест хийсэн Английн засаг захиргаа. Энэ нь өөрөө Америкийн тусгаар тогтнолын хөдөлгөөний эхлэл болсон гэж үздэг. Энэ утгаараа ч гэсэн энэ цайны одоо цай гэдэг зүйл өнөөгийн Америк улсыг бий болгох гэж гэсэн томоохон үүрэг гүйцэтгсэн гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. За мөн нэг зүйлийг бас хэлмээр байна. Цай Монгол улсын одоо өнөөгийн бидний энэ амьдралд Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгсэн бэ? За би түрүүн хэлсэн цай өөрөө зөвхөн Хятадаас экспортлогддог. За хоёр замаараа экспортлогддог байсан. Нэг нь бол далайгаар Европын орнууд руу ордог. Нөгөөх нь хуурай замаар Орос руу очдог байсан. За тухайн үед бол Монгол өөрөө Манж чим мөрний захиргаанд байсан. За Оростой хийгддэг байсан худалдаанд одоо монголоор дайраад, хаалганаар дайраад, хяактаар дайраад ингээд Орос руу явдаг байсан. За өнөөгийн энэ Улаанбаатар хот бол зүгээр зарим түүхчдийн энэ Монголын түүхчдийн бас судалгаа байдаг л да. Энэ юу гэхээр энэ Сибирийн их ойн одоо өмнөд хэсэг, их говийн хойд хэсэгт одоо яг энэ өнөөдрийн энэ манай энэ Улаанбаатар хот байгаа. Энэ алтан твшийн хүндэд одоо анх энэ цайны энэ худалдаачид энэ зогсдог ийм бааз байсан. Энийгээ дагаад одоо анх энэ суурин үссэн гэсэн ийм бас судалгаа байдаг. Би бол хувь хүний хувьд бол энийг бас орон үндэстэй ийм судалгаа болов гэж бодож байгаа. Энэ ч утгаараа энэ өнөөгийн одоо Монгол улсын нийслэл болох Улаанбаатар хотыг анх энэ одоо цэг дээр байгуулах энэ гол хүчин зүйлийн нэг нь бол тухайн үеийн бас ийм цайны худалдаа байсан гэж хэлж болохоор юм аа. За ингээд эцэст нь хэлэхэд бол өнөөдөр одоо хинч дэлгүүр ороод худалдаад аваад болдог энэ бүтээгдэхүүн өөрөө тухайн үед дэлхийн одоо нэг цэгээс нөгөө цэг рүү хүрэхэд асар урт замыг туулдаг байсан. Асар олон хүний гарыг дамждаг. Асар олон худалдаач, асар олон хүний гар дамждаг байсан. Ийм зүйл байсан. Энэ ч утгаараа энэ өнөөдрийн одоо санхүүгийн тогтолцооны фундамент болох хөрөнгийн зах зээлийг бас бий болгосон байна. За түүгээр зогсохгүй энэ өнөөдрийн дэлхийн том гүрнүүд болох Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолд бас тодорхой үүрэг гүйцэтгсэн байна. Дэлхийн худалдааны том цэг болох энэ Хонконгийн үүсэх гэж гисэн томоохон үүрэг гүйцэтгсэн байна.
За цаашлаад одоо Монгол улсын түүхэнд ч гэсэн бас энэ зүйл өөрөө томоохон уул мөрөө үлдээсэн гэдгийг та бүхэндээ бас хэлмээр байна. За ингээд энэ хүрээд миний одоо A-Vibe нэвтрүүлгийн одоо шинэ форматын анхны дугаар энэ хүрээд өндөрлж байна. За цаашдаа ч гэсэн бид бүхэн бол энэ форматаар энэ хэлбэрээр бол одоо подкаст хийгээд явна. Тэгээ та бүхэн маань одоо сонирхсан сэдв байх юм бол комментэнд бичээрэй. Тэр сэдвээс чинь бас ийм таниулах, ийм бас подкастууд хийгээд явъя гэж бодож байна. За миний зүгээс ч гэсэн бас энэ санхүүгийн түүхтэй холбоотой, за мөн өөрийнхөө одоо сурж мэдсэн зүйлүүдтэй холбоотойгоор бас ийм форматаар цаашдаа подкастууд хийгээд явнаа. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье.